За сайн байцгаана уу? Нэг жижигхэн зүйлийн талаар тайлбар өгөхийг хүссэн юм аа. Хүмүүсд асуусан болохоор тэгэхээр энэ Disney-гийн аяллаар явж байгаа тохиолдолд энэ Pixie Dusting гэдэг үйл ажиллагааг мэдээд явахад илүүдэхгүй. Тэгэхээр Pixie Dusting, Pixie гэж юу юм бэ гэхээр нөгөө Peter Pan-ы киног үзсэн бол тэнд нисдэг жижигхэн Tinkerbell гэдэг тийм ээ ногоон. Тэрний маань Pixie Dust тийм жижигхэн хөөрхөн тийм ичүүдийг гаргадаг Pixie Dust тэр нэрээр үзсэн ийм одоо энэ байна. Үзсэн ийм үйл ажиллагаа байхгүй юу? Тэгээ Pixie Dusting одоо жишээлбэл гэр бүл ингэсэн мэн те. You've been pixie dusted by your friend in this room гэдэг энэ өрөөнийхэн дугаарыг олцсон. Энэ маань ямар өчтэй юм гэхээр хүмүүсд аялж байгаа Disney аяллаар аялж байгаа хүмүүс ялангуяа усан онгоцоор аялж байгаа хүмүүсүүд эсвэл Disney Resort дээр аялж байгаа хүмүүсүүд Disney паркуудаар аялж байгаа хүмүүсүүд бие бинийгээ тий компаниас биш зүгээр хувь хүмүүсд бие биенийхээ аяллыг улам юм хөгжилтэй сайхан хүүхдүүдийг нээлгэх юм зорилгоор юм хөөрхөн жижиг зүйлүүдийг бэлдээд ингээд тэр нэмцэглэлийг бэлгэлдэг гэж хэлж болно. Тэр үйл ажиллагааг Pixie Dusting гэж нэрлэдэг байгаа. Би тэгээд дөнгөж сайхан явсан cruise-ээс бас манай охин төгсөн зарим тэр Disney cruise-ийн аялагчдаас авсан Pixie Dust-аас юм зарим жишээ болгоод энэ хэдхэн юмыг ингээ гаргачлаа. Бид нар бас өөрснөө бэлэг бэлдээд авч явсан. За тэгэхээр энд одоо жишээлбэл те ингээд за энэ хөөрхөн юм бугуувч хийцэн байна. Бас нэг зорилго болохоор юу вэ гэхээр зарим гэр бүлүүд ингээд үйл ажиллагаа болгоод хүүхдүүдтэйгээ гэр бүлийнхээ цагаар хамтдаа энэ бэлгүүдийг хийгээд эсвэл бэлдээд ингээд өгдөг. Тэгээд зарим хүмүүсүүд болохоор өөрөө юм жижигхэн бизнес эрхэлдэг бол тэр талаараа бас тий тэр бизнесийнхаа дагуу юм хийгээд ингээ бие биендээ өгдөг юм байгаа шүү. Тэгэхээр Pixie Dust юм бол заавал таньдаг хүмүүстэй биш танихгүй хүмүүсүүдэд өгдөгөөр юм хөрхөн юм юу онцлогтой. Нэгдүгээр юм хоёрдугаар бас тухайн аяллаар явах гэж байгаа тохиолдолд тэр группт нь ороод бас Pixie Dust-ийн sign up хийж болдог. Тэгэхдээ яадаг вэ гэхээр одоо жишээлбэл энэ cruise-ээр аялахад Pixie Dusting гэдэг тусгай юм spreadsheet гаргацсан байгаа. Тэнд нь болохоор хүмүүсүүдийн өрөөний тоо тий өрөөний дугаар юунд дуртай нэр нь байна ямар юм тэмдэглэж байгаа хүртэл нь байгаа. Тэрэнд ингээд нэрээ оруулаад тэгээд өөрөө бас оролцох гэж байгаа бол бас хөөрхөн бэлэг авчрууд болно. Тэгээд дээрэс нь тэнд байгаа хүмүүсүүдэд те юм бэлэг болгоод өгчөж болно. Эсвэл зүгээр л хамт явж байгаа хүмүүсүүдэд randomly буюу ингээд хамаагүй танихгүй хүмүүсүүд ингээд гардуулаад өгөөд ерөөсөн гадаандаа уутанд нь хийдэг ч юм уу те тийм аягаар ингээд сюрприз барьдаг. За тэгээд энэ жижигхэн зүйлүүд Pixie Dust-ийн бол жижигхэн зүйл шүү, том бэлэг биш. Том бэлэг нь болохоор fish extender гэдэг арай өөр нэртэй. За тэгээд энэ Pixie Dust болохоор дардаа жишээлбэл юм хөөрхөн стикер наацсан байна. Ингээд тухайн аялалтай холбоотой одоо жишээлбэл энэ маань Disney болохоор энэ Disney-гийн жижигхэн юм чихтэй Mickey Mouse-ийн юм чихтэй юм хөөрхөн хавчаар байна гэх юм тий. Заавал том байх албагүй жижигхэн. За одоо энэ жишээлбэл миний нэг надад өгсөн нэг юм баяр. Энэ одоо жишээл энэ зүгээр л юм хавчаарыг тий хямдхан хавчаараа Amazon-оос аваад ч юм уу тий. Дээрээс нь юм хөөрхөн жижигхэн юу цавуугаар ингээд наацсан. Тэгээ ингээд болоо ингээд өгсөн надад бол манай охинд манай нөхөрт болохоор жижигхэн өөр нөгөө нэг юу чихмэл гэх мэт шин. За тэгээд энэ дээр ингээд нэр гэр бүлийн нэрээ бичиж болно. Бага өрөөгөө бичиж болно. Ялангуяа Disney cruise-ээр аялж байгаа бол өрөөгөө бичдэг. Энэ яагаад гэж байгаа гэхээр хүмүүсүүдэд бас буцаагаад юм өгж болно. Эсвэл баярлсан талархснаа илэрхийлж болно тийм ээ. Тэгэхээр ингээд аль гэр бүлээс ирж байгаа гэдгээ ингээ хийчихвэл бас айгүй хөөрхөн юу нэмэрхтэй. Одоо жишээл надаа хэн нэг юм өгөхөд би баярлаа гэж хэлмээр энэ те. Тэгэхэд энэ нэр одоо энэ өрөөний дугаар бичсэн байх юм бол бас арай амар тэр хүнд нь баярлаа гэж хэлэхэд те. Юу нэмэлтээ. За тэгээд юу л байж болно. Pixie Dust юм бол энэ хөөрхөн жижиг юу вэ те. Keychain. За ингээд энэ дугаар бол өрөөний дугаар заавал нэр бичих шаардлагагүй. Эсвэл зүгээр юу нэр бичгүүгээр зүгээр ингээд шууд хийчих болно тий. Ингээд жишээл Mickey Mouse манай охины авсан зарим нэг зүйлүүд байна. Тэгээ бас юм хөөрхөн юм принтерлээд тухайн бэлэгтэйгээ бас хавсарчиж болно. Юу л бол юу өгч болно. Гэтэ тухайн аялалтай холбоотой эсвэл төрсөн өдөрт нь зориулсан байж болно. Одоо энэ бол энэ cruise маань Super Bowl үеэр байсан. Тэгэхээр энэ хөл бөмбөгийн
ийм хөрхэн жижигэн duck байна тий. Энэ duck бол hiding үйл ажиллагаа бүх cruise-ээр байдаг. Disney бол duck hiding үйл ажиллагааг дэмждэггүй. Яагаад гэвэл энэ маань энэнд хог болоо хийждэг болохоор Disney cruise дээр том duck авчираад юу нуух юм бол ер нь бол хайчдаг шүү. Тийм болохоор юм жижигхэн тий жижиг duck-уудыг хүмүүсүүдийн уутанд нь хийж өгүүлээрэй. За тэгээ Marvel Day CU-сэн болохоор энэтэй холбоотой юм бэлэг мэтлэн байна. Тэгээд хамгийн гол нь гэр бүлээрээ сайхан одоо цагаан сарын бэлэг бэлтэж байгаа юм шиг тийм ээ. Танихгүй хүмүүсүүдэд ийм зүйл хийгээд ийм хөөрхөн үйл ажиллагаа бас хийх боломжтой. Тэгээд эсвэл энд нь бас оролцоод явуулаарай. Хүүхдүүдэд айгүй хөөрхөн санагдтыг. За энэ талаар асуух зүйл байвал асуугаарай. Тэгээ хүмүүсүүдтэй хуваалцаарай гэж хэлмээрэн шеэр хийгээрэй. Тэгснээр олон хүмүүс мэдээд одоо мэдэхгүй явж ирсэнс мэдээд явствал бас тий бүхэндээ ингээд тусламжтай нэмэртэй юм болов уу? За сайхан шинэлцгээгээрэй. Баяртай.